Зохиолч Даш Зэвгийн Мөнхбаатар. Сэтгэлд хинзэлсэн намар өгүүлэг. Хэрлэнгийн шугуйд намрын өнгө хараа булааж, моддын орой алтран шаргалтна. Салхи холоос аргадан таалж, сэтгэл ойроос эргэлтэн нэлхэрсэн сайхан орой байлаа. Зүүдэн хонгор навчис зүрхэн аглагт ирээ цэргүй хөглөрч, бодлын үзүүрт холын дурсамж намирсан ангилхан үтш. Энэ сайхан үтшээр ангилмаа шугууруу ганцаар алхав. Өн эртний нэгэн цагт өвсөн дороо бэлцгэн гээсэн гүнж мэт гунхан алгасаар хаа нэгэн эрхэм нандан газрыг нүдэрэн ирэх мэт ийш тишээ ширтэн хайж, голын захаар хөглийсэн өвгөн модын сүүдэрт очоод эрэг дээр хөлөөнжүүлэн суулаа. Их усан дөлгөөн хэрнээ айдас түрхрэн урсаад өнөөхө зүггүй шаргал навчис мөн л торгон мандал дээр хэдийнэ буугаад эргэлтэн хөвхажээ. Хан сүрлэг уулсаар гоо зүмжээ мэтгсэн хэрлэнгийн барья. Хөдөө аралд амгалан дүнсгэр гайхалтай сайхан байлаа. Мөчөр хугарч, ус дариглахаас өөр чимээ аниргүй, тогтуухан үдэш. Хаа нэгтээ шуудаж эргэж, адуу төрөглөх чимээ орчлон ертөнцийг амрааж, ер бусын тайвшрал бэлэглэнэ. Намрын хэрүү буухаас өмнө амжиж анхилмаа нутагтаан иржээ. 37 дойров. Эр цармын ганган улаас шиг явсан ижээ аав хоёр нь хуучин арганы матаас шиг бүгтийг өд цал буурал болцгоожээ. Нөхрөөсөө бэлэвсэрч хоцорсон отгон хүүхнээ сайх хөгшчүүл уулгалан өгтжээ. Өвлжөө тусландаа налайж суухт нь анхилмаа ээж аавыгаа зорин бишгүүдээ л ирдэг байв. 1-2 жил болоод л ирнэ. Нөхөр хүүхдээ дагуулаад л ирнэ. Гэхдээ сэтгэл нь одооных шиг онгомол биш. Адар борооны дараах солонго шиг гэрэлтэж байгаад буцдаг байваа. Элдв зовлонд огтхонч торддоггүй элэг бүтэн амьдралаа үгүйлвч одоо нэгэнт дассан бололтой. Эр химсэг дэгжин залуу насандаа эр нөхрийнхэн хайранд умбан тодхонд тодрох цолмон шиг гэрэлцэн гайхуулж явжээ. Хэрлэнгийн шугууд намрын сүл хожуу буусан энэхүү сайхан цагаар эрэхтэн анхилмаа ган багын дурсамжаа санагалзан сэтгэл нь гэгэлцжээ. Нөхрийгөө цэл залуугаараа тэнгэрт халснаас хойш нутагтаан ойр ойрхон ирэх дуртай болжээ. 10 гаруй нас хүрч би даахтайгаан болсон хүү охин хоёроо эгчтэн захиж үлдээгээд ээж нь нутагтаан очичход ирье. Ээж аваагаа санаад байна. Миний охин дүүгээ сайн хараад андиагийнхаа үгэнд сайн ороод байж агаарэ гэд ухс хийсэн ажээ. Нөхөр нь хичнээн төвшин сайхан ир байлаа да. Ажилгэр хан ижил 2 хүүхдийн төлөө цаг наргүй зүтгэж яваад хөөхий хүнд өвчин олжээ. Хүний амьдралын оноосон тавилан тоотой юм шиг нэхэмжилсээр нэг л өдөр тэрээр 2 өрийн өнчрүүлэн хоймрон ханхайлгаад отсон билээ. Анхилмаа элдв юм бодож шүүрс алдан сууснаа гутлаа тайлан зүлгрүү шидэд голын усанд хөлөөн болох болов. 21 жилийн өмнөх гинэн дурсамжаан бодоод ширгэн дээр гараа алдлан хэвтлээ. Хөх тэнгэрт тораах үлгүй агаад оройн нарны шаргал туяа дурдан алчуур шиг хөөлцөн харагдана. Утаагаараа утас мэтгсэн цагаан онгоц хойноосоо урагшаа дүүл нисэж цаг нарны аргамжаа шиг хөврөн бодол хөвсөлзүүлсээр алсыг зормов. Тэрээр онгоц нисхийг харж нүдээс өмийлхэн хэсэг хэвтээд хажуу тишээ эргэн гараа дэрлэж хөлөө нуглан атрив. Намрын шаргал өвсний толгой салхинд ганхан хүүхэд гин насных нь хамгийн торгон мөчнөдөнд тодрон үзэгдэх шиг болжээ. Анхилмааг 16 хүрч байх тэр зун ойр хавийн айлууд бие биенээсээ өрсөн хадлангаан базаахаар шугуйд уралдан буулаа. 8 сарын дундуур арай л эрт намар жаандаа буусан санагдана. Тэднийхийг буугаад 2 хонож байтал уужаа өвөөгийнх ар сайрын цуслангаасаа нүүн ирж айлсан буулаа. Хүүхэд шуухт нь хичээл эхлэхээс өмнө хадлангаа хадаж авахар шамдсан аав ээжүүд майхан сав, хоол үүц, хадуур тармуур, алах төшөө бэлдэн дулаан хувцас хүнжил гуцаан ачиж аваад үгэр дэргэн хөдлөн голруудан явцгаалаа. Анхилмаа гэрээ сахин үлдэж үнэ малаан сааж хонь ургаан эргүүлэн хэрэндээ нэг том хүн ардаан хоцров. Уужаа өгний том хүүхнийх нь хүүхэд хотоос ирчгээд хон ямаагаан хариулахаар эмээтэйгэн гэртээ үлдлээ. Насны хувьд анхилмаатай ойролцоо тэр өндөр цагаан хөөгөн нүдэрээ инээмсэглэнген дөхөж дотонсон ганц нэг үг сольсоор гар барин танилцаад авлаа. Хот газрын хөөгөн гэхээрээ яриа хөрөө сайтай нүүрэмгүй цовоогийн дээр хөгжилтэй сэргэлэн төрхөн хаачих билээ. Заримдаа элдв юмс ярин элэг хөштөл инээлгэх бөгөөд нэг мэтгэд анхилмаа нулимсаа арчин унаж тусан хөхөрж байгаагаа мэдээд ичдэг байв.
Анхилмаагийн гинэн хонгор ааш харгуу цагаан сэтгэлийг хараад баясаж урамшсан өнөөх хөвгөн өргөлж лүүлэн ярьсаар бүр тамтаггүй болтол нь сольдуулна. Боль одоо болно. Эхлэх хөшөөд байна шүү дээ гэсээр анхилмаа босоод гүйдэг байлаа. Үнээ саагаад сууж байхад нь дэрэгдэн ирээд анхилмааг ширтэн зогсох нь хичнээн хөөрхөн ямар хөвгөлтэй гэж нүдэнд дулаахан гинэн цайлган тэр хөвгөн эмээгийн дуудангууд ухсхийн очиж хийгээсний ажлыг нь дорн гэлэл зууснаа эргээд л гүгээд ирнэ. Анхилмаагийн аав ээж хоёр уужаа өвөөтэй нь хамт хадлангаа шамдангуй базааж намрын наран дор явган хадуур давшуулж амжигтэй ногоон өвс бухалаар нь овоолж байхад хүү охин хоёрын хооронд хайрын нандин холбоо үүсжээ. Нэг орой анхилмаа хургаан хотлуулчаад бүрэн цэгцтэй цуг шугуур усанд явлаа. Голын ирэг дээр очиод хот хөдөөний амьдрал, хичээл, сургууль, найз нөхөд гэцгийн амралдуулан ярьж инээлдэн хөөрцсуусаар үдэш боллоо. Голын ус яг энэ үдэш шиг 20 жилийн өмнө халин урссаар байсан юм. Бүрэн цэгц анхилмааг өөртөө ойртуул дороосоо даарч суусан анхилмаа түүний халуун биеинд наалдан бутанд хэрсэн бүжин шиг хөдлөхгүй. Сэтгэл булаасан хөвгүний хангар цээжнээс зүрхний цохилт нь сонсогдон бүлэн амьсгаана чих гжигдэхэд үгээр хэлхийн аргагүй сайхан байлаа. Бүрэн цэгц анхилмаагийн үсийг зөөлөн илэнгийн хазар дээр нь шов хийтэл өмсөд ав. Хотын хүүхэд гэхээр л ийм зоримог байдаг юм шүү дээ. Манай ангийн хүүхэд намайг үнсэх нь байтугай хялалцсан гутал буруу хараад суучдаг гэж бодоод инээд хөрөө. Тэлгэрийн гаднаас бүрэн цэгцийн эмээ буудаа самган дуудах шиг боллоо. Яарч твдсэн хөвгүүн сандран босож хувинтай усаан бариад салгиулангүйлээ. Анхилмаа араас нь шангаа даллан годолзон дагсаар гэртээ хөрөө. Бүрэн цэгц маргааш хуйлаа тэнд уулзсан шүү. Би чамд гоё юм ярьж өгнө гэснээр гэр рүүгэн салж одов. Дуглаа зиллэн хургашгын гүргэлчгээд анхилмаа унтахаар хэвтлээ. Тэр шөнө нойр нь хүрсэнгүй. Маргааш орой хурдан болоос хөөхөн хөвгөнд тэврүүлэн халуун биедэн дулаацсан суух юмсан гэж бодон шүнжин эргэж хөрвөөсөөр үүрээр дуг хийжээ. Өглөө нар хөөрсөн үед бүрэн цэгц гэрийн хаалга зөөлхөн тогшоод "Хөөе анхилмаа босоор үнээ чин зэлнээсээ явчих гээд байна" гэхэд давхийн сэрв. Өдөртөө хон ямаагаа эргүүлэн оройдоо үнээгээ сааж сүүгэн хөөрүүлээд 2 хувингаан бариад гол руу гүйлээ. Гол дагсан өтгөн төглийн үзүүр тойрон гарч иртэл бүрэн цэгц хэдийнэ ирчгээд төрүүлгээ харан хэвтэж байв. Тэрээр амандан өвс зүүж 2 хөлөө савчуулан хөвгөлтөөр нэмсэглэн өгтлээ. Анхилмаа бүрэн цэгцийн хайр татам томоогүйг хараад сэтгэл догтлон дэрэгдэн очиод суув. Энэ удаа тэр хоёр уттал хөөрөлдөжээ. Нэлээн орой болсон байв. Ашгүй буудаа эмээ дуудсангүй. Нэг мэтгэд бүрэн цэгц анхилмааг өөртөө ойртуулан уруулыг нь зөөлөн оцож эхлэв. Түлхэж чадсангүй. Чанга тэрвэрлтэд бүхий бие суллан гарынхан аясаар уусажээ. Хадламжид буух сургаар бүрэн цэгц шүн дунд хаалга тогшин анхилмаагийн өөрт ороод ирхэн тэр. Хадламжид арал тэргээр атсан өвсөө өвлжөөндөө буулгаж ядарч туйлдсан хүмүүс л байлаа. Юу анзаарах вүлээ? Удалгүй хичээл орох болж анхилмаа сумын төв рүү харин бүрэн цэгц хот руу явжээ. Тэр хоёр дахиж хизээч уулзаж чадаагүй билээ. Өвлөн сургуулийн дотор байраар дүүрэн цуу яриад игдэв. Бүр сургууль даяар шуугилдлаа. Сум даяар гэхэд хэлсдэхгүй. 8 дугаар ангийн анхилмаа жирэмсэн болчихжээ. Хүүхдийнх нь эцэг хэн бэ гэсэн цууг цулбуургүй таавар болж чихтэй бүхний сонор дамжин намрын өвсөнд тавьсан түүмэр шиг дүрлцэв. Дотор байрны эрхлэгч багш анхилмаагийн том өвч рүү ярьж түүнийг хотоос яаралтай дуудууллаа. Шинэ оны баяр дамнуулан хөвгүүдийнхэн зүрхийг шархлуулад хөл хүндтэй хөөрхөн анхилмаа хот руу шилжижээ. Анхилмаагийн том өвч нь отхон дүүгэн өрөвдөн анхны үрийг нь ингэртэн тэврүүлжээ. Том өвч нь нэг өдөр дүүгийнхээ толгойг илэн духан дээр нь зөөлөн үнсээд "Миний дүү алс амьдралынхаа замыг бодтоо. Хүүхч нь өргөж авах хүн өнөөдөр уцаар ярьлаа. Эмнэлэг дээрээс сураг сонссон бололтой. Их тогтой сайхан айл байна лээ. Ингээд бүрэн цэгц та хоёр чинь хуйлаа 8 дугаар ангийн сурагччүүд. Яах вэ? Алстаа бие биетэйгэн уулзаад ханилан суувал дахиад л хөөрхөн хүүхдэд болж болно шүү дээ. Миний дүү манайд үлдээд хичээл сургуультаа үргэлжлүүлэн сурах хэрэгтэй. Чамд боловсрал мэдлэг тун чухал. Гэвчлэн аргадаж гуйв.
Англи маань нулимсаа арчин хамраа шуугтнуулан сун. 2 хоногийн дараа эгчийнхэн өдөөс толгойд өгчээ. Хэд хоногийн дараа хадаг самбай дэлгэж барьсан 40 гаруй насны эрэгтэй эмэгтэй 2 хүн ирээд бэлэгсэлт, чихэр, жимс, мөнгө төгөрг өгөөд ёс төр болон нэл хурийг нь анхил маагаас авч одожээ. Хөөхөн булцгар үрэн хөгшин хүмүүст өгөхдөө дурамчхан байсан боловч нүмер түшигтээ өрзөөлөн байх болов уу гэж найдан бодсоор уйлан хайлан хоцорвоо. Анхил маа хотод 9 дугаар ангид элсэн орж хичээл зүтгэлтэй суралцсаар дээд сургуулийн хуваар авчээ. Цаг гэж хурданда номын дуутай оюутны амьдрал 5 жил. Гэхдээ 5 жил хуучныг мартуулан шинийг шимтүүлсээр гигэн алсад аваачмаа. Их хэмжээ мэрэгжил эзэмшин ажилд ороод удаагүй байхдаа бурхан болооч нөхөртөөгөө танилцаад нэг гэртээ орж хурим наран хийсэн бэлээ. Мэрэгжил нэгтээ сэтгэл нийцтэй залуу хосууд охин хүү төрүүлэн амьдрал ахуйгаа дивжээн бадраасаар 10 гаруй жил ханилжээ. Гэнт тэднийг хагцлын хар суудар дайран өнгөрлөө. Үхэл зовлон гэнтхэн эрдгийг мэдэрсэн хахир жилүүд анхил маа нөхрөөсөө бэлэвсэн хоцроод жил гаруй хугацаанд өчнөн зүйлийг бодож хичнээн ихийг цэгнэв. Залуу гаран хорвоогоос бутсан сайхан сэтгэл таньгаан өрүүдэн хайлна. Ээж аваагаан санаж их нутгаан өгүүлж хүүхэд насаан дурсаж уй гиюрч сэтгэл нь өмөрхөжээ. Цэл залуу насандаа бусдад үрчлээд явуулсан хөөхий хүүгээ харах юмсан гэж бодох болов. Бүрэн цэгц хаана юу хийж явдаг болдоо гэж бодчиж үзлээ. Ганцаардсан сэтгэлийн зовлон хинж анзаарахгүй бөгөөд магад хинж тойрон өнгөрөхгүй болов. Голын зүлэг дээр элдвийг бодож хэвцэн анхил маа навч өшөгчих хөлийн чимээ сонсоод давхин босов. Зүлэг дээр тайлж орхисон гутлаа өмсөн хормой хотоо цэмцээлхэн суугаад гол руу хоргол чулуу шидэнгэн хүн эрхийг хүлээв. Шугуугаас морьтой явган хүн өхөр мал туусан айлын хүүхдүүд гихчлэн юу эс гарч ирэх вүлээ дээ. Гэтэл өтгөн бургасны цаанаас навч ханаран унаж нэгэн эрэгтэй хүн гарч ирлээ. Бахим чирэг биетэй, өндөр твхгэр нуруутай, цайвар царайтай, үл элэг бууралтаж яваа залуу эрийг хараад анхилма барьцаалтан сандрахтаа бараг унах шахав. Юу болоод байгаагч ойлгохгүй ухсхийн болсноо хошоо ухарчээ. Анхилма гэхэд уунаараа цочин өөрийн ирэхгүй сүгдөд суучхав. Бүрэн цэгц түүнийг тэрэн зүлгэн дээрээс аяархан босгов. Сайн байна уу? Сайхан намарчж байна уу? Гэж танил дуугаараа хүн нүлэн мэндэлснэ. 21 жил болж тээ. Ямар сайхан учрал вэ? Гэхин тэр. Анхилмаа гайхшаан барахтаа яг юу хэлэхээ мэдэлгүй твдэж хар аянда мэлмрүүлэн уйллаа. Бүрэн цэгц түүнийг аргадан элгэндээ тэрэн духан дээр нь зөөлөн унсна. Анхилмааг тайвширтал юу ч хэлэлгүй хүлээж байлаа. Нэлийн удаан сууснаа. Эмээ маань чамайг нутагтаа ирснийг мэдээд надад утсаар хэллээ. Би чамайг арай буцах болоогүй болов уу гэж бодоод өнөө өглөө наашаа гарсан юм аа. Чи бид хоёрын хүүхэд насны анхны учрал энэ голын тохойд би дандаа ирдэг юм л та. Гээд гол руу ширтэн хөнгөн шүүрс алдав. Анхил маань үдээ дөрүлзүүлэн тийм үү? Би 21 жилийн дараа анх удаа л ирж байна шүү дээ. Гэснээ гим хийсэн хүн шиг доошо тонгойн. Эмээ өвчин сайн уу? Сайхан насалж яваа буянтай буурлууч шүү гэлээ. Бүрэн цэгц өвөө маань бурхны орондоо морилсон. Эмээ 80 насыг дөрүүлж явна да. Хэрлэн өксөөд өхрөн цохоноос дээшээ намарч байгаа. Эндээс холгүй гэв. Анхилмаа бүрэн цэгцийн ингүү тайван бөгөөд гоник хурсан яриаг сонсож сууснаа. Өвөө ч нуу шиг сайхан хүн байж үлээ. Манайхан олон жил айл сайхалд хаяа хамар хатгаж ойр гимгүй явлаа да. Би хэдэн жилийн өмнө аав ээжээрээ дамжуулан чамайг сургалсан юм. Чамайг цагдаа болсон гэж дууссан л да. Гэснээ яриагаан үргэлжлүүлэн нөхөр маань нодон залуугаараа өнгөрчихлөө. Би хүү охин хоёртойгоо хоцорсон. Бидний хувь заяа энэ юм байх та. Хүний амьдралын тохиол заяаг яах ч аргагүй юм гэлээ. Бүрэн цэгц анхилмааг аргадах маягтай. Би бүгдийг дуулсаа гэд чимээгүй болов. Анхилмаа яриагаа чухам яаж залхаа мэдэхгүй нэг хэсэгтээ гацав. Нилийн сууснаа зориг шулуудан чи бид хоёр ёстой л гинэн хүүхдүүд байж тээ. Хэн хэн нь юугаач мэдэхгүй. Хар зөнгөөрөө хэрэг хийж явжээ. Тэр намар би жирэмсэн болсноо мэдээд
Яах учраа олохгүй сандарч твцсээр өвөлтөө золгосон юм. Байрны хүүхдүүд намайг мэдчихэд сум даяараа л яриа болвоо. Аргагүй ирэхэнд эгчийгээ даган хотод ирж хүүгэн төрүүлээд хүнд өргүүлчихсэн. Би ер нь яаж амьдраад байгаа хүн бэ? Өөрийгөө ч ойлгохгүй боллоо. Гээд л асгаруулan уйллаа. Бүрэн цэгц анхилмаг тэрэн тайтууруулах хайдна. Халгаад байгаа нь аргагүй биз. Анхилмаа уртаар шүүрс алдснаа. Игч маань надад өргөж авсан хүмүүсийн талаар хэлээгүй. Тэд гинт утсаар холбогдоод л дүүгч нь хүүхдийг өргөж авъя гэцгээсэн гэдэг. Би дөнгөж 17 настай байсан болохоор юугаач мэдээгүй. Их сургуулаа төгсөөд хань жилтэй болж 2 хүүхэд төрүүлэн өсгөх хүртлэн хөөрхий хүүхэн үргэлжил боддог байлаа. Сургийг нь гаргаж чадаагүй юм аа гэв. Бүрэн цэгц би бүгдийг дуулсан. Бас л хожимо. Дуулсан. Гээд чимээгүй болов. Анхилмаа уйлсандаа дотор нь онгойн хуйлаа. Хүүгээ алцгоё. Олж уулзчил таарна. Сүүлийн үед би хүүгээ их бодох боллоо гэлээ. Бүрэн цэгц анхилмааг тайвшрахыг хүлээснэн шийдэмгийн яриаг нь чагнан сууснаа. Би бас юу ч мэдээгүй. 8 дугаар ангиад төгсөөд хотон зун нь эндэрсэн. Чамайг хотод сургууль сурахаар явсныг дуулаад удаагүй хот бутсан да. Хотоос яаж олох вүлээ те? Байнга л харж явдаг байлаа. 10 дугаар ангиад төгсөөд цагдаагийн сургуульд орвоо. 100 өвөл, хавар, намар аль нь цагтч завгүй хүн болсон. Гэхдээ л байн сургалахад чамайг оюутан болсон гинлээ л гэж дуулдав. Олон жил уулзаагүй намайг одоо мартсан биз гэж бодож байлаа. Миний би сургуулаа төгсөөд 100 аймаг руу хуваарлагдсан хөдөө нутагт олон жил ажилласан. Би өвөөгиндөө тэр бүр ирээд байх завгүй хүн болсон гэхүү те. Нэг удаа сургалахад чамайг хүнтэй суусан гинлээ гэж дуулсан. Хамгийн хачин шүү. Намайг 9 дугаар ангид сурч байх тэр жил аав ээж хоёр минь гинт нэлэх хүүхэд өрчилж аваад өсөглөө. Би яг юу болоод байгааг анзаараагүй юм. Учир нь би ганц дүүтэй байсан шүү дээ. 3 хүүхэдтэй болсон манайхаас дуу шуугаан тасралгүй үнэхээр баяр хөөрөөр бэлгсэн. Бүр хожимо. Хөдөө нутагт ажиллаж байгаад санаанд оромгүй сони юм ааваасаа дуулдаг байгаа. Аа маань биеийн тааруу байхдаа надад бүх хүннийг хэлсэн юм. Одоо хүүч нь надтай байгаа. 21 хүрч байна. Өнөө өглөө хотоос наашаа цуг гарсан гэв. Тэрээр хэлэхээр зорж ирсэн үгэн хэлчихэд алсын бараа ширтв. Нэг л уужирсан аястай харагдана. Анхилмаагийн гарыг атгаад. Анхилмаа минь дээ. Хүний амьдрал төсөөлшгүй зүйлээр дүүрэн шүү дээ. Эмээ маань ухаантай хүн байсан учраас бүгдийг зохицуулсан юм билээ. Намайг 9 дугаар ангид сурч байх тэр жил эмээ хотод ирж ээж аав хоёрыг загнаж зандран хөөгмөн чамаас авахулсан аж. Айлын жаахан охин өрийн амьдралаар хүүчин наадад хайчглаа. Та хоёр ачаагаан өргөж аваад хүн хийж ав гэж л дээ. Ингээд л ихштэй чинь уулзаад миний хүүг авчирсан. Чамайг нөхөр хүүхэдтэй болоод сайн сайхан амьдарч яваа болохоор үг цохиулгалгүй нуугаад л өнгөрчээ. Би хүртэл мэдхгүй явсаар урьж нэмэдсэн. Хүүгээ дагуулan нэг л өдөр чам дээр очиндоо гэж бодож байтал танай гэр бүлд гашуун зовлон тохиосон юм. Ингээд байдлыг харзнан өнөөдөр л гиснэн инэв хийлв. Тэрээр цааш нь манай хотод сууршаад удаагүй байл. Өчигдөр ажилласаа тараад гэртээ ирчихсэн сууж байтал эмээ над руу гинт тостов. Анхилмаа аавын да ирсэн байна гинэ. Хүүгээ дагуулan хурдан ир гэж л өндөм буулгалаа. Тэгээд л бид хоёр наашаа ухс хийлээ гэснэн нар мандахлууга хөгжилтэйгөр инэв. Үлгэр шиг сонинд анхаарал төвлөрүүлэн нэгч орхилгүй сонсож суусан анхилмаагийн дүрлгэр нүдэнд очиг гэрэлтэн ухасхийн босов. Хүү минь. Тэнийг намайг өршөө. Одоо хаана вэ нэ? Би очиж уулзмаар байна гэв. Бүрэн цэгц анхилмааг мөн л тайвшруулад. Бүх юм надаас л болсон юм. Миний тэнэг зангаас болж чи минь хар нэлхаараа хүүхэд төрүүлэн нутаг орноосоо явж их зовлон утсан шүү дээ гэж гүвтэнснээ гинт дуун чангарч. Гэхдээ би их азтай хүн. Хүүдээ амиа дэвсэн хайрaan дэлгэсээр явна да гэд өөдрөг тэнүүхнэр инэв. Мөн шүү. Яг өнөөх бүрэн цэгц. 16 настай хөөжилдөн инээж байсан жаахан хүү яг хിവэрэ өмнө нь зогсож байх шиг. Анхилмаа гайхшаан барахтаа чи чинь хүнтэй суугаагүй хүн үү гэж зөөлөн асуулаа. Би чинь хүүтэй хүн шүү дээ. Тэгээд ч чиний амьдралаа тоглож хайсандаа шийтгийгдээд
хөлөөн олж чадахгүй мөнгөнөж яваа ирээ гэв. Тэгснээ хөгжилтэйгөр хөхрөн анхилмаг гжигдэн сахилгуутав. Өглөө эрт хүүгээ дагуулan аавынд чинь очноо. Одоо өд шороо болсон байна. Би чамайг гэрчин төхүүлээд өгье гэв. Анхилмаа тэр шин хэрхэн яаж хонсныг энд дурдахын хэрэггүй бизээ. Маргааш өглөө нь нармандахын үеэр гэрийн гадаа машин ирэхэд уймарч сандарсан ээжийн бүсээ бүслэн алчууран боогоод яаран гарав. Гэрийн халга нээгдэн 20 орчим насны өндөр сайхан хүү орж ирснээр цагаан хадаг дэлгэн бариад Анхилмаагийн өмнө бүхийн бөмбөр хацраан өгөв. Анхилмаа нүдэндээ нулимс цэйлэг нүүлэн чичирсэн гараараа хүүгийн тэрэн авчээ. Өлгийтэй багын үнэр нь яг хэвээр бүрэн цэгцийг энгүү адилхан дуурайжээ. Хөгжүүлтэй сэргэлэн нүдэрэн ээжигээ удаан гихч ширтээд уртаар шүүрсалтах нь юутай өрөвдөм. Олон жил мөрөөдсөн сүн сэтгэл нь уужирсан бололтой авраган хараад инээмхийллээ. Анхилмаа сая ухаан орч бүрэн цэгцийн эмээ буудаа самгантай золгов. Тэрээр өсөн буурал болоод нэлийн өтөлжээ. Гэхдээ л 80 гарсан хүн гэхэд бас л ануухан байлаа. Анхилмааг дуугүй гараараа тэрэн охин минь нүгэлт намайг өршөөгөөрэй. Өдийн насалтлаа юу бодож суусан хүн билээ би. Хүмүүс хадланд гарсан хойно ар гэр дааж үлдсэн ганц том хүн би л байлаа шүү дээ. Юу ч гэхэвдээ охин минь өршөө гэв. Анхилмаа нулимсаа харчаад юу гэсэн үгүй эмээ минь. Энэ сайхан хүүг минь өргөж ашигласан та бүхэндээ их баярлалаа. Гинэн томоогүй явсан надаас л боллоо гэж арай ядан хэлв. Анхилмаагийн ээж тэдний яриаг залруулан дээшээ сууцгаа. Биеийн өршин инэрч хувь тавилангаа бишрэн дээдэлцгээе. Ийм сайхан алаг өр бидэнд заяачхад байхад гэмзэм өршөөл нэгүүлсэл одоо яриад хэрэггүй тамин минь гэв. Хэрлэнгийн шугууд халгиж далгсан сайхан намар болсон юм. Хүүхэд насны томоогүй хайр зүрхэнд дахин хэнзэлж ах дүү амраг саднааран учрах тавилангийн ирүүлөөр булаг шиг мэлмэрчээ. Тэнгэр бурхны орноо ариун сүс амаршин аглагшив. Бадрангасан амьдралд аз жаргал шившээд өөрөө сайн төрөл олсон дамжиггүй. Чив чимээг үгнээс нь амьдралын үнэн мултрана. Амьдрал гэдэг нь төгсгөл биш эхлэл ажээ. Зовлон жаргал хоёр хэлхэж буусан толин тусгалын жам гинэ. Хорвоогийн жам үргэлжилэлтэй. Бүрэн цэгц Анхилмаа нар дахин 2 охин төрүүлжээ. Тааж болохгүй хайрын их мөрөн залбирч шүтдэг орчлонгийн цээл дундуур түрхрэн урсан. 5 сайхан хүүхэд нь өнчрөл хагаслын зовлон хизээч амсаагүй юмаа.